За амлсан ёсоор би та нарт кайт арилжааны үр дүнг харуулахаар контент хийж байна. Өчигдөр намайг дагаж кайт гэдэг энэ койныг Binance дээр худалдаж авсан хүмүүст бүгдэнд нь баяр хүргэе. Та нар одоо ерөөхдөө бол доор хаяж мөнгөө 20%-аар өсгсөн байгаа. 20% гэдэг чинь банкны хүүгээр бол 4 жил цуглуулах мөнгө. Та нар өдөөсөө банкны 4 жилийн хүүг 24 цагийн дотор крипто арилжаанаас олчж гинэ гэсэн үг. За тэгээд би та нарт тэр хэлсэн миний энэ арилжааны ботны ялах магадлал нь 95%-тай. Өнөөдөр Kite гэдэг энэ coin миний арилжааны ботны худалдаж авсан үн болох тэг-цэг 26.52-ыг даваад тэг-цэг 27-доор очсон байгаа. За ингээд ирэхэд миний арилжааны бот Kite гэдэг энэ арилжаагаа 1.104% ашигтайгаар хаасан байна. Гэхдээ миний хувьд жоохон инээдтэй зүйл болоод байгаа. Яг юу болоод байгаа юм бэ гэхээр миний хувьд ирэхэд бол баярлсан гэхээс илүү харамсалтай байна. Яагаад вэ гэхээр би ч 21 дээр худалдаж авсан. 21 дээр худалдаж авсан. Энэ хавцаа худалдаж авсан. 21 дээр худалдаж авсан. Та нар миний курсор гэдэг хараарай. За тэгээ 21 дээр худалдаж авангуудаа яатсан бэ гэхээр 24 80 хавцаа зарцсан. Би 21 дээр худалдаж аваад 24 80 хавцаа зарцсан. Яагаад зарцсан бэ гэхээр ерөөхдөө бол Kite гэдэг энэ coin буцаж унаад энэ support line тэг-цэг 0.06 дээр очих магадлалтай гэж бодонгуудаа энэ дээр зарсан нь бол маш том алдаа болсон. За тэгэд өөртөөсөн бүх Kite coin энэ дээр зарсан чинь намайг зарсны дараа юу болсон байна? Одоо хэдүүлээ намайг зарсны дараа Kite coin бүр улам өсөөд 27 дээр очсон байна. Хэрвээ би өчтөр яарч өөртөөсөн Kite coin зараг байсан бол одоо ерөөхдөө бол доор баг миний бодлоор 4000 Америк доллартай байх байсан байх. Гэхдээ ямар ч тач миний хувьд бол хоосон биш. Өчтөр Kite coin-ы арилжааг эхлүүлж явах явцад ерөөхдөө бол 3200 Америк доллартай байсан бол одоо миний Binance аккаунтанд 3554 доллар байна. Юу гэсэн үг вэ гэхээр ерөөхдөө бол ядч нэг Монгол мөнгөөр сая гаруй төгрөгийг бол олцсон байна. Энэ арилжаанаас 24 цагийн дотор. Ер нь бол крипто арилжаа бол үнэхээр гайхалтай. Одоо крипто арилжаагаар дагнаад явна. Яагаад вэ гэхээр крипто арилжаагаар бол үнэхээр ашиг олж болж байна. Танаас ялгаатай нь ерөөхдөө над маш том арилжааны хэрэгсэл байгаа. Миний хэрэгсэл бол мэдээж миний арилжааны бот, энэ арилжааны бот Binance дээр байгаа бүхий л coin-уудыг real time яг бодит цагийн хугацаанд Binance дээр байгаа бүхий л coin-уудыг хянана. Binance дээр байгаа бүхий л coin-уудыг бодит цагийн хугацаанд хянаад аль нэг coin дээр нь арилжааны боломж гарч ирэх юм бол back test, forward test хийгээд арилжаанд орох 95% итгэлтэй болсон үедээ шууд арилжаанд ордог. Тэгэхээр ерөөхдөө бол энэ бот миний өмнөөс арилжааны боломжуудыг надад олоод өгнө. За тэгээд арилжааны боломжуудыг надад олж өгснөхийн дараагаар би ботны худалдаж авсан хүнээс нь хямдхан худалдаад авчих. Ингээл болоо. Ерөөхдөө бол одоогийн байдлаар ийм л аргаар арилжаа хийж байна. За тэгээд яг энэ үзэж байгаа бичлэгний чинь доор би Discord community group-ийн линкийг оруулсан байгаа. Discord community channel-ийнхаа линкийг оруулсан байгаа. Энэ community channel дээр ерөөхдөө бол би хаяа өөрийнхөө арилжааны сигналуудыг тавьдаг. Би ямар нэг одоо coin-ыг худалдаж авах юм бол энэ community channel дээр би тавина. Team coin худалдаж авлаа шүү гэд. Тэгэхээр та нар энэ community channel руу орснороо ерөөхдөө бол намайг худалдаж авах үед зэрэг худалдаж авах боломжтой болж байна гэсэн үг. Гэхдээ 100% баталгаа гэсэн юм хаач байхгүй, 100% баталгаа гэсэн юм бол байхгүй. Миний энэ ботны ялах магадлал нь одоогийн байдлаар 95%-тай байгаа. Энэ нь бас ирээдүйд 95%-тай байна гэсэн үг бол биш. Ерөнхийдөө бол цаг үеийн нөхцөл байдал маш олон хүчин зүйлүүдээс хамаарна. Тэгэхээр арилжаанд ялах үе байхад ялах үе байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та нар арилжаа хийгээл гэж бодож байгаа бол над шиг их мөнгөнд үгээр биш, алт шатах хэмжээгээр л арилжаанд ороорой.
Ягаад гэвэл алдах тохиолдолд алдах үе заавал гарна. За тэгээд ийм байна. Дараачихад дугаараар уулзъя. Peace.